Сонсогчтой та бүхний өнөөдрийн амгалан гэлтгая. Монгол хүний үндэсний нэвтрүүлгийнхаа ээлж дугаарыг бид үзэгч та бүхэнд өргөн барьж байна. Бид энэхүү нэвтрүүлгээ Монгол Улсын их сургуулийн Ахмад багш ажилтны нэгдсэн холбоотойгоо хамтран давсгүй олон дугаарыг үзэгчтэй хүргээд байна. За өнөөдрийн зочин бол анагаах ухааны доктор профессор Садуусрынгийн Наран Чимэг багш манаас ирсэн байгаа. За мөн уламжлалсаараа зочин хөтлөгчөөр Монгол Улсын их сургуулийн Ахмад багш ажилтны нэгдсэн холбооны тэргүүн Жавзан Лам багш манаас ирсэн байна. За та хоёртай өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр бид бас өнөөдрийнхөө зочныг бас учиртай урьсан байгаа юу гэвэл за өчигдөр эмч нарын эрхийг хамгаалах одоо тэдэнд талархах өдөр болсон байгаа. Тэгэхээр эдгээр өдрүүдэд бид эмч гэж хүн ер нь яг ямар байх ёстой юм бэ? Тэдний эрхийг яаж хамгаалах ёстой юм? За хөдөлмөрийг нь ер нь яаж үнэлэх ёстой бэ гэсэн сэдвүүдийн хүрээнд ярилцахаар одоо бас өнөөдрийнхөө зочныг студид ирсэн байна. За би тэгэхээр бас Наран Чимэг багшгаа урьж оролцуулж байгаад их баяртай байна. Наран Чимэг багш үүнээс өмнө бас олон сайхан үн цэнтэй нэвтрүүлгийг бидэнд одоо ярьцлага өгч ирсэн. Тэгээ өнөөдөр та бас өчигдрийн энэ дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан тэр Вога цэгийн дээр эмч хүн бол үнэт капитал юм аа гэсэн ийм чухал ярьцлагыг өгсөн байна. Тэгээ энэтэй холбогдуулаад бас ер нь эмч нарын маань энэ өнөөдрийн одоо ирээдүйн ямар байна вэ? Тань талаар бидэнд бас үзэгч олондоо ярьж өгөөч гэсэн юм асуултаа тавья гэж бодож байна. Тийм баярлалаа. Бас урьж оролцуулсан. Ер нь Монгол хүний үндэс нь бол эрүүл мэндтэй холбоотой байдаг. Тэгээд үнэт капитал гэж эмч нарыг нэрлсэн энэ тохиолдолд би бас нэг тоо баримт хэлмээр байна л да. Одоо жишээ нь 1992 онд хүн амын тоо 2.2 сая байсан Монголын. За энэ дундаж наслал 62.7, эмэгтэй хүний дундаж наслал 64.9, эрэгтэй хүний дундаж наслал 60.7. За ингээ 26 жилийн дараа яг өнөөдрийн байдлаар Монгол улсын хүн амын тоо 3,331,744, дундаж наслал 70.2. Үүнээс эмэгтэй хүний дундаж наслал 75.8, эрэгтэй хүний дундаж наслал 66.1 болсон байна. Монгол улсын хүн амын тоолтыг анх 1916, 17, 18, 19 онд Оросын одоо зөвлөх мэрэгчлэнүүдэд хийсэн байдаг. Энд бол хүн амын тоо ердөө Монгол улсын хүн амын тоо 647,500, дундаж наслалт 32. 0-1 насны хүүхэд 1 нас хүрэхгүйгээр талан нас ардаг. Насан туршийн талан бэлгийн замын халдварт өвчтөө мөхөж яваа Монгол орн гэж бүр дэлхийд тэмдэглэгдсэн байдаг. Тэгэхээр энд яагаад би эмч нар бол хамгийн үнэт баялаг капиталанд байх ёстой гэдэг нь энэ хугацаанд ингэж хүн амаа өсгсөн тохиолдол өөр улс орнд байдаггүй. Тэгэхээр яа харахгүй ингээд өнөөдөр бол хүн амын маань насжилт ихсэж байна гэдэг бол эрүүл мэндийн салбарт ажилласан үе үеийн удирдлага, эмч, совилогч, тэнд ажиллаж байгаа ажлагчдын гавьяа тэдний үнэт зүйл зөвхөн энэ тоогоор л хэлэхэд баг хангалттай гэж бодож байна. Тэгэхээр бас энэ дэлхийн эрүүл эмч нарын өдөр юу нэг эрх ашгийг хамгаалах өдөр гэж их тэмдэглэж байна. Ялангуяа энэ жил бол манайх их өрмөгс нөхцөл байдал, онц бэлэн байдал зарласан үед хийж байгаа нь их өрмөгц байна. Тэгэхээр энийг ер нь хэдийн үеэс тэмдэглэдгийг ямар учиртай баяр байдгийг энэ талаар та бас үзэгч олондоо нэг товчхон хэлж өгөөч. Америкийн нэгдсэн улсын нэг эмчийн гэр бүл буюу эхнэр нь нөхрийнхээ энэ их хөдөлмөрийг хараад дээрээс нь тэр эмчээс өмнө одоо ажиллаж амьдарч байсан, амь насаа бүр золиослж байсан хүмүүсийн гэгээн дурсгал зориулж яг тэр нь болохоор 1832 онд анх удаа унтуулгатай ийм зүйлийг мэс заслын үед хийсэн эмчийн гэгээн дурсгал зориулж 3 сарын 30-ны ер нь эмч нартаа талархах өдөр, эмч нарын тэмдэглэлт өдөр гэж тэмдэглэсэн. Тэгээ энэ тэмдэглэлт өдрийн зүйл нь баяр гэхээсээ илүү өнөөдөр хүн амынхаа ард иргэдийн төлөө амь насаа золиослж байгаа хүмүүсийн эрүүл мэнд ямар байх ёстой юм. Дээрээс нь эрх ашгийг яаж хамгаалах юм, сэтгэл амар ажиллаж амьдрахад
хангамж халамж нь ямар эдийн гэдгээр бол дэлхийд дахнаа яригадаад тэгээ зарим улс орнууд бол өөрсдийнхөө онцлог тохируулаад бас өөр тэмдэглэдэг орнууд ч байгаа. За манай орны хувьд бол 2000 онд шаасны клиникийн төвлөг тухайн нэрээр улсын 3 дугаар төвлөгт ажиллаж байсан эрдэм шинжилгээ сургалт хариуцсан багш маань интернет ухаад интернетээс би ийм мэдээлэл оллоо. Ер нь эмч нарынхаа нэр хүндийг дээшлүүлэх, баярлах юм талархах өдөр байх ёстой гэж тус эмнэлгийн даргад санал тавьж исэн. Тэгээ тэр үеэс хойш ер нь бол улсын 3 дугаар төв эмнэлэг бол эмч нарынхаа халамж, хангамж тэр итэл хүүхдийн цэцэрлэг хүртэл хажуудаа байсан шүү дээ. Тэгээд эмнэлэг болгон эмчтэй талархах өдөр, эмч нарынхаа цалин хөлсөд юун дээр анхаарах уу гэд судалгаа, шинжилгээ, олон ажлыг хийж эхэлсэндээ нийгмийн асуудлуудыг нэлээд сайн шийдвэрлэж ирсэн ч байх шүү. Ер нь тийм сайжирсаар л байна. Ер нь зүгээр одоо яг энгийн хүний одоо эмчлүүлэгч хүний үүднээс харахад бол бид нар өвдсөн хоноо эмнэлэгт очоод яг тэр үедээ л эмч гэж ямар гайхалтай мэрэгчлээд эмч гэж ямар мундаг хүн байдаг юм бэ гэдгийг одоо утга учирыг ойлгодог болов гэж хардыг. Зүгээр өвдөөгүй үедээ бол за энэ үүрэгт ажиллаа хийх ёстой. Өгсөн тангарахтай эмч хүн л гэж ингэж харддаг юм шиг санагддаг. Ер нь хүн гэдэг их сайн шүү дээ тий. Ямар нэгэн зовир байхгүй л энэ эргэтэн бүтнээч мэдэхгүй тий. Ингээл явж байдаг тий. Эд баялгаа алдвал багыг алдна гэсэн үг. Нэр төрөө алдвал эхийг алдна гэсэн үг. Эрүүл мэндээ алдвал бүгдийг алдна гэсэн үг гэдэг. Өнөөдөр ингээ эмнэлгээр үйлчлүүлээд магадгүй одоо аврагдах боломжгүй тийм олон сайхан залуучуудыг хараад их сэтгэл одоо эмзэглэж байдаг л да. Яг бол эрүүл үедээ огт тоохгүй гэдэг юм уу, эмнэлгээр очиж шинжилгээ хийлгээгүй ингээ хүндэрсэн хойно эртэл хичнээн одоо мундаг эмч нар байсан ч амийн аварч чадахгүй тохиолдол байдаг. Тэгэхээр магадгүй яг энэ нөхцөл эрүүл байхдаа ямар тусламж үйлчилгээ авах вэ гэдэг асуудлыг ер нь бол тал талдаа энэ улс төрийн бодлоо яам тамгын хамтарсан ажил хийх ёстой гэж бодож байна. Яг тэгвэл эрүүл байхад ганцхан эрүүл мэндийн салбар биш, нөлөөлж байгаа асар олон хүчин зүйл байгаа. Наад заханд одоо хоол ундны хөвтэй баталгаатай хүнсний асуудал, усны асуудал гэх мэтчлэн. Ер нь за одоо олон нийтийн нууд нэг юм яриад байна шүү дээ. Эмч нарын нас бол жилээр очсон залуучж байна гэж тий. Одоо тэр хэрээр л одоо энэ ангаа ухааны салбарт одоо олон арга шинэлэг арга туршлага нэвтрэх боломж гэж бас ингэж харж байгаа шиг байна. Харин эмч нарын нас залуучхын хэрээр магадгүй нөгөө үзэж судалсан нэг 60 үзсэн эмчээс олон үзэн чавгац дээр гэдэг шиг тийм ээ. Арга туршлагын хувьд энэ маань бас нэг жоохон арай өөрчлөгдөж байна уу да гэсэн нэг юм хандлага байгаа гэдэг. Энэ тухайд та ер нь мэрэгчлийн үнэ юу гэж бодож байна? Энд өнгөрсөн 2019 онд эмч нарын 6 дугаар их хурал болсон. Тэгээ энэ хурал дээр академич профессор Нямдавага ердөө тэтгэвртэй гаргаж байгаа эмч бол хамгийн үнцэнтэй байдаг төр засаг үүнийг ашиглахгүй байна. Тодорхой одоо цагийн богиносон олон ажлууд хийх шаардлага өнөөдөр тулгарчээ гэсэн нь бас яг үүнтэй холбоотой. Мэдээж олон сайхан залуу эмч нар төрөн гарч байгаа учраас тэр хэд бол тогтмол ажилдаг цалинтай байна. Тэрэн дээр нь нэмээд юм туршлагатай тэтгэвртэй гарсан хүмүүсийг тухайн эмнэлэг дээр маш том зохион байгуулалт шин санаа гаргах юм бол тэдрийг яаж ашиглаж болно? Жишээлбэл би төрхийн эмнэлэг дээр эмч савлагчтай яриа хийхдээ хамгийн баяр хөөртэй газар бол төрөх байдаг. Яг л аав болж байгаа тэр одоо аавд ингээ баяр талархал илэрхийлэх гэр оронд нь шинэ удам төрж байгаа учраас арга ирэх нь баярлах ёстой л да. Гэтэл яг ингээд өөрсдийнхээ амьдрал дээр ч ингээд дуунараас юм уу хин нэг нь ингээд төрөх гээд ингээ очиход эмч нар маш их ачаалтай байдаг учраас яг юу болж байгаа хизээ төрчихсөн гэдгийг заавалжгүй хитэн хормын дараа мэддэг. Тэгэхээр энд бол магадгүй ингээд тэтгэвртэй гарцсан эмч нар, савлагч нар тэр одоо хүлээгээл хідэн цаг тэнд ингээд Монгол хүн чи яг хүнээ өвтгөөр төрөхөр яг хажууд нь байх гэдэг. Тэгвэл тэр хүмүүс юу н та нар энэ хүүхдийг яах вэ? Гэр орон ямар амгалан байх вэ гэдгийг зөвлөх үйлчлэгээч хүртэл хэрэгтэй болчихж байгаа. Тэгэд эмээ өвөө нарын үед чинь бүр
шин няраа өгөхөд төрөхөд 1 сар гадныхан оролдохгүй тийм бүр уламжлалтай байсан нь бас л мэдлэг тутсан. Мэдлэг хэрэгтэй гэж харуулж байна. Ер нь одоо яг энэ нөхцөлд бол Монголын нөхцөлд одоо энэ эрдэмтэн мэргэд профессорууд ахмад эмчнэрийн арга туршлагыг авч судлах энэ зүйл одоо яг манай Монголын энэ эмнэлгүүдэд ер нь хэр байд юм бэ? Ер нь бол байна. Олон эмнэлгүүд бол бас туршлагатай эмчнараас зөвлөмж авдаг. Гэхдээ төсөвт нь яг нарийн суугаагүй учраас өөрсдийнхээ боломжоор тухайн үнд нэг гар цайлгах ч юм уу тодорхой үнэлэмж байдаг. Энд бол бүр ингээд төсөвт нь сууж өгөх хэрэгтэй. Хичнээн хүнийг ямар цагаар одоо бол нөгөө бид нарыг бас анх ажиллаж байхад 100 болонгууд хүүхдийн оронтой одоо хүүхдийн өвчл буураад эмнэлэг твдэх орны тоо буурчдаг байхгүй. Тиймд нөгөө даатгалсаас мөнгө нь орхоо болонгууд эмнэлэг хөл дээрээ зогсож чадахгүй болчдөг. Тэрнтэй адилхан ер нь бол одоо уул нь бол хүн өвдөхгүй эмнэлэг твдэхгүй л бол уулна ар гэртэнч хүртэл сайн шүү дээ тийм учраас бид яг тийм өвчтөө гэхээсээ илүү эрүүл хүүхдүүдэд эрүүл насанд хүрэхсдэг одоо үзэж зөвлөгөө өгөх хүмүүс бол миний бодлоор бол энэ их олон жилийн туршлагатай хүмүүс бас байна. Обход үзлэг гэж яддаг нэг өвчтнийг үзэхийн тулд олон эмч нар суудаг. Энэ дээр бас манай профессор багш нар зөвлөхөөр ажилладаг. Гэхдээ тухайн зөвлөхийн цалин хөлсний асуудал ч бас яригдах ёстой. Цагийн ачаалал нь ч хүртэл яригдах ёстой. 40 жил ажиллаад мэдээ 6 цаг 8 цаг ажиллаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр эмнэлэг болгон гоё зохион байгуулалтаа менежмент хийгээд төсөвт нь ийм цагаар ажиллах юм ажлын байр боломжийг л хангачвал болох юм гэж боддог. Мэдээж юу эрдэм мэдлэгийг нь бол тодорхой хэмжээнд үнэлэх тийм гол нь тийм. За өнөөдөр бас би бас нэг асуулт тавьмаар санагчлаа багш ярьж байгаа тэр менежмент орчин үеийн зохион байгуулалтыг сайн хийх гэдэгтэй холбогдуулаад асуухад өнөөдөр энэ эмнэлгийн тусламж үйлчилгээг бол нэлээд хүнд сурталтай байгаа. Эмч нар их ааштай байдгаа гэл ингээд одоо ярьдаг л да. Тэгэхээр бас ч одоо манай нийслэлийн мэрэгжлийн хяналтын одоо мэрэгчлэнгүүд хүртэл бүр сошиал ертөнцөөр загнаж байгаа ч харагдчихлээсэн тийм энэ одоо та нар хамгийн одоо хосрогдож байгаа салбар манай эмнэлгийнхэн байгаа гэл тийм энэтэй холбогдуулаад өнөөдрийн энэ эмнэлгийн одоо тэр нийт тусламж үйлчилгээ үзүүлэх салбарууд маань одоо тогтолцооны хувьд ямар байдгийг энийг яаж шинжилбэл одоо үр дүнтэй байх вэ? Эмч нарынхаа тэр ааш арган шин гэдгийг та одоо энэ өнөөдрийн нөхцөлд бол яаж шийдэж байгаа юм болоо гэдэг нэг ийм асуулт байна л да. Хүн гэдэг их тийм тав тухтай орчинд нөгөө талаасаа их тийм хөдөлмөрөө зөв өнлүүлсэн цагт ар гэртээ санаа зовхгүйгээр их ажилтг юм байна л да. Одоо бол нөгөө ачаалал дэндүү их болцсон. Дээрээс нь хүнтэй харилцах ийм одоо чадвар дутуугаас болж он шимчилгээ хичнээн зөв байсан ч тухайн хүнийг одоо хүндэтгэлгүй хүлээж авах нь дууны ширүүн байхад хүн гомдоод явцдаг. Тэгэхээр манай мэрэгжил бол бусад мэрэгжил шиг би ийм бүтээл хийчлээ гэж хэлж чаддаггүй мэрэгжил. Тэр итгэл нас орж байгаа хүмүүсийн одоо маш их хүнд өвчнөр өвдөн нас орж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн хүртэл эмчнэр талархлаа гэж хэлдэг нь өөрөөр хэлбэл та бүхэн чин сэтгэлээсээ бүх талаасаа хичээлээ нэгэн тийм хүнд байдалд орсон учраас аварч чадсангээ гэж талархах асуудал байдаг. Гэтэл амийн аварчаад байхад уурлаад гарах асуудал гардаг нь нөгөө тэнд ажиллаж байгаа ганцхан эмчийн асуудал биш, совилогч, үйлчлэгч олон хүмүүс тухайн хүнтэй хүндэтгэлтэй харилцаж байна үгүй. Энэ бол ганцхан манай улс оронд бол болж байгаа асуудал биш. Яг л эмч нарыг бэлтгэхдээ ер нь бол эмч нь илүү хичээл заадаг гэсэн. Одоо бол ангаах ухааны боловсрал судлал гэдэг энэ бараг шинжлэх болтлоо өгчих гээд байгаа зүйл дөнгөж дэлхийд 1980-ад оноос анх хэрэгжиж эхэлсэн нь эмч болгож байгаа, совилогч болгож байгаа мэрэгчлэлтэнд хичээл заах багш нь мэрэгжлийн туршлагатай ахаас гадна тухайн хүнийг хүмүүжүүлэх, хүн болгоход туслах ёстой гэдгээр энэ боловсрал судлал илүү чухал болчлоо. Тэгээд туршлага дээрээ үндэслээд бид хандлага гэдэг үгийг заадаг болсон, харилцаа гэдэг үгийг заадаг болсон. Олон жил 20 жилийн дараа гэдэг юм уу сургууль маань энэ их олон үр дүнг хараад
бие даасан харилцааны ур чадрын тэнхим гэдгийг байгуулсан нь өнөөдөр хүнтэй яаж харилцана, ямар ч хүн жоохон өвдөөд юм уу арга гэрн өвчтөй олцоход хүн болгон их тийм сэтгэл төгшдөг. Ямар унш сонсчихвол айж имээдэг. Тэгвэл энд нь тохируулсан маш сайхан харилцааг энд цэвлэгч үзүүлэх ёстой байтал хичээлээр заалгаагүй мэдлэг дутснаас олоод хайн үл тоосон байдал үзүүлдэг учраас энд нэг тийм ангал үсэт та. Тэгэхээр одоо энийг өөрчлөхийн тулд байгууллага болгон дээр ёс зүйн хороо гэж ажиллаж байна л да. Энэ ёс зүйн хороо нь болохоор нэг талаасаа бол алдааг шийдэх гэдэг утгаасаа илүү соёнгийн гэрүүлэх ажлыг хийж байна. Эрүүл мэндийн яамд энийг хямдаг гэдэг юм удирддаг ёс зүйн хяналтын хороо байдаг. Тэгэхээр иргэд бол манай монгол хүмүүс ч бас их уучин сайхан сэтгэлтэй гэж би боддог л да. Яагаад гэвэл хин нэг нь ингээд эмчийн алдаанаас ч юм уу нас орчдөг, ясын үнэлцүүлээд яах вэ гэд эргээд тэр асуудлыг зөвхтгөө учраас магадгүй энэ алдаагаа юун дээр эмнэлэг алдчихв гэдгийг ярьдаггүй байсан саяхан. Одоо болохоор энэ эмнэлгүүдийн ёс зүйн хороон дээр хэрвээ хин нэгэн эмч совилогч алдаа гаргах, муухай ажиллах, харилцах бол нэргүй байдлаар өргөдлөө бичиж өгөх хэрэгтэй. Нэртэй гэдгийг багш та хуульчийн хувьд бас тайлбарлах те. Ягаад гэвэл нэрээ бичгийн гол хүмүүс заа шиг гэдээ орхичдаг. Нэргүй байдлаар ингэж алдааг нь бичиж өгснөөрөө дахин тэр эмч совилогч алдахгүй, энэ алдаан дээр нь тэр хамт бол алдахгүй ийм сургамжийг бий болгодог учраас бид иргэдийнхэн тэр гаргаж байгаа алдааг багш эрдэмтэд эмнэлэгтэйгээ нийлж засах энэ бүрэн боломж байна. Одоо жишээлх юм бол нэг эмнэлэг дээр одоо буруу зөрүү эмчиллээ гэд тэр эмчтэй холбогдуулаад өргөдөл гомдол одоо хааж гаргаж болно шүү дээ. Иргэн хүн бол одоо үндсэн хуулиудаа зааснараа өргөдөл гомдлыг ямар ч байгууллагад гаргаж болно. Нэр усаар нь. Яг нь ер нь нийтэд бол Монгол улсын нөгөө үндсэн иргэдийн үндсэн үүргийнхээ хувьд бол нэр төр алдар хүндийг хүндэтгэх үүрэгтэй гэсэн үндсэн хуулийн заавал биелүүлэх үүрэг байдаг л да. Тэр учраас нөгөө хүнийг хамаа намаагүй ойлгоогүй чинь нэр төрд нь халдах асуудал та сая ярьж явах шиг байна. Харин гаргаж байгаа алдаа дутагдлыг эмнэлэг хамт олонных нь хувьд одоо тухайн ёс зүйн хороонд бол ямар ч иргэн бол нэр усаар нь бичиж өгнө. Тэр нууцыг бол байгууллагын тухайн нууцаараа ч юм уу хөөхний тухайн нууцаараа бол хадгалагдах үүрэг нь байгаа л да. Энтэй холбогдуулаад бас нэг их сонин одоо сонирхол татсан асуудал гарч ирж байгаа юм л да. Одоо манай Монгол оронд ч өнөөдөр энэ онц бэлэн байдал зарлаа дэлхийн одоо олон улсыг хамарсан энэ аюултай цар тахал өвчин үүсэж байгаа өнөө нөхцөлд Монгол орн яг одоо яг энэгээрээ бол дотооддоо бол маш их сайн байгаа юм байна. Зөөврөөр халдаж байгаа магадлалууд их байгаа юм байна. Харин энэтэй холбогдуулаад Монголын ард түмэн энд нэг цаашид ангаахын одоо чиглэлээр тодорхой чиглэлүүд гарч ажиглагдаж гэнэ үү гэж бодож байна. Тэгэхээр иргэн бүхэн өнөөдөр ч одоо ингээ маска зүүгээд ингээд өөрснийгөө хамгаалах юм айгүй ухамсартай орж ийн гэж би бодож байна л да. Тэгэхээр энэтэй холбогдуулаад эмнэлгийн одоо энэ байгууллагуудын тогтолцоо, үйлчлэгийг яаж шинжилвэл одоо их үр дүнтэй болж байна. Ханиад хүртэл одоо багаслаа гэж. Та энэ дээр нэг сайхан нэрэн тийш хүүхдээ өвчлөл болсон. Дээрээс нь одоо хэвтэх одоо орны тоо бас багасаад тий. Энэ бол үнэхээр нэг талаасаа бид нар альва асуудлыг дандаа эерэг талаас нь илүү харах хэрэгтэй. Энэ талаар хэвлэл мэдээлэлээр маш олон талаас нь бичээд байна л да. Тэгэхээр Монгол хүний бас нэг тийм их дуулууртай юмд их хариуцлагатай ханддаг шин чанарын харагдаад байна. Өнөөдөр бид нар бусад Европ орнууд тэр зүүн Америкийн нэгдсэн улс гэдэг мэд ихэд хит их эрх чөлөөтэй гэдгээр би одоо чөлөөт яам гэдгээр хүмүүст ингээ өвчнөө халдааж байгаа олон гашуун туршлагыг бид нар бусад орны мэдээлэлээс харж байгаа. Тэгэхээр энд Монгол хүн гэдэг ямар их тийм зөв ингээ чиглүүлэх юм бол те ямар их өөрчлөлтөнд хамтарч ордог гэдгийг бас анзаараад байна. Хоёрт за карантин гээд яг эхний нөгөө өвчин гарахад чинь дараг 1 сарын тийм зам мам хүртэл те ер нь хөнгөө шахав болоод их цэгцтэй болсон шүү дээ те яг тэр үед бүгдээрээ гэртээ сайхан байж ээж аавтайгаа хүүхдүүд нь цэцэрлэгт явахгүй халуун дулаан уур амьсгал бий болсон. Гэхдээ
нөгөө талаас нь харахаар хүүхдийн дунд ахуй ослууд нэгэлцсэн. Энийг бол мэрэгжлийн хувьд гэр оронд нь эндэх ослдог тийм одоо өндөр сандалж гэдэг юм уу те одоо пилетик сав цахилгааны юм энэ бүгдийг бол мэрэгжлийн эрүүл ахуйч нар эмч цэвэрлэгч нараас хянах ёстой. Тэгээгүйгээс болоод бас харамсалтай гашуун ийм асуудлууд бол бас энэ карантин хугацаанд үүслээ шүү дээ. Хоёр тэмтэй холбогдуулаад нэг том өөрчлөлт хийх ёстой гэдэг нь юу вэ гэхээр эрүүл байхдаа яаж өөрсдийг ингэ. Одоо жишээлбэл зарим хүмүүс бас гомдол гаргаад байдаг шүү дээ тий. Энэ одоо фитнесийн байгууллагууд хаагдчихлаа. Тэр үеийнх л уул хамаагүй цугларч болохгүй ч гэдэг юм уу тий. Гэтэл гэр орондоо байгаа тэр хүмүүс яаж эрүүл байх юм гэдгийг дахиад мэрэгжлийн хүмүүс зөвлөх ёстой. Гэртээ ямар энгийн дасгал хийж болох вэ? Хоол унд чинь ямар байх вэ гэдгийг мэрэгжлийн хүрээнд бас хамтрах ёстой гэж бодоод байна л да. Тэгэхээр бол энэ бол нөгөө эрүүл байхдаа үзүүлэх тусламж үйлчилгээ өнөөдөр маш их хурцаар тавигдах цаг ирсэн. Энэ дээр ч манай эрүүл мэндийн яам анхаарч одоо олон улсын төсөл хөрөнгөөр үрхийн асуудал тэр дундаа эрүүл хүнтэй ажиллах асуудлыг хүртэл хөндөж байна. Гэтэ цаашаа зөв хөндөхийн тулд энэ эрдэмтэн багш нар олон мөн түнчлэн бусад одоо салбарын оролцоо их чухал. Хоол ундны асуудал байж тээ тий. Өнөөдөр нөгөө гаднаас одоо тийм юугүй найдваргүй хүнсүүд оруулахаа болчтол гэдэг ч юм уу тий. Дээрээс нь магадгүй нэм тарианы асуудал хүртэл эмчийн нэг зэвсэг бол энэ байд. Гэтэл өнөөдөр эмч нарт маань тулгамдаад байгаа нэг асуудал нь яг тэр эмэнд нь жинхэнэ байсан байна уу юу гэдэг юм хуурын чим хүртэл орж ирсэн учраас ер нь бол хэцүү байдалд орсон. Тэгтээ маш олон салбарын хамтарсан юм хилцүүлэг ярилцлага их олон удаа хийгдэх болж байна. Яг эндээс ингээд анхаарал үзэхлээр зэрэг хараа эрүүл ахуйчийн эмч нарын одоо яг ажиллаж байгаа удирдлагууд нь хаана одоо байршиж явах хэвээр юм. Яг энэ нөхцөлд бол бид нар өнөөдөр эрүүл ахуйчийн эмч орж ирээд зөвлөж байгаа юм бид нарт огт байхгүй байгаа шүү дээ, тийм ээ. Энэний тогтолцоо дээрэс нь одоо нөгөө энэ хувийн эмнэлэг, хувийн эмийн сан эднэрийг одоо би миний хувьд бол журамлах цаг ирсэн байна гэж бодод байгаа шүү дээ. Одоо хамаагүй аптекийн хүн л одоо нэг энэ юм таарна. Хоолой өгдөл энэ илүү сайн байгаа. Тэгэл зөвлөж байгаа шүү дээ. Үүнтэй холбогдуулаад бид нар одоо энийг яаж сайжруулмаар юм бэ гэж бодод байгаа. Тийм сургуулаа төгсөж ирж байхад антибиотик бол рецепттэй байсан. Өөрөөр хэлбэл яг эмчэд үзүүлжээж тэр эмээ авдаг байсан байхгүй. Тэгэхэд эмч нарч хариуцлагатай үйлчлүүлж байгаа ээж авч хүртэл эмчээсээ зөвлөгөө аваад яаж уух юм, хэдэн удаа уух юм гэдэг юм мэдлэгтэй байсан. Гэтэл сүүлдээ бүх юм жаргуу болоод эхэлсэн гот нөгөө өөрөө өөрсдийгөө буруу зүрх эмчилдэг. Тэгэхээр эм гэдэг чинь нэг талаасаа нэг тал нь эм болоод нөгөө тал нь хор баг. Өнөөдөр магадгүй маш олон хүмүүсийн эмийн хордлогоос болоод өөртөө өвчин бий болгосон. Тэгэхээр энэ асуудлыг бас ярих хэрэгтэй. Сүүлийн хэдэн жил бол эмийг жортоо олгосноос хойш бас тэгсэрч байна. Тэгэхээр манай улс орнд бас нэг алдаа оноон дээрээс суралцаад том өөрчлөлтүүд хийгцээр л байна л да. Та бас нэг урт талын лекцэн дээр нэг юм үг хэлжсэн. Тэр надад их байн бодогддгийн. Тэрний үеийг хамгийн мартагдсан юм шинчлэл болдгийм аа гэдэгтэй адил дээр үед бол нэр үнэхээр л эмч нар жороорлоо бид нар эмээ авдаг байсан шүү дээ үзүүлээл. Тэгтэл өнөөдөр бол нэг хаа сайгүй нөх шиг олон аптекууд бий болж штэ бизнес болсон. Тэгэхээр энэ гаднаас ямар ч эмийг одоо шалгаж орж ирдгийг энтэй холбогдуулаад үнэхээр энэ эмийн асуудлыг зэгцлэгч шаардлагатай болжээ гэж би бодоод байгаа. Тэгээ эргэн хүнийхээ хувьд бас нэг зүйлийг хэлэхэд одоо хүүхэд төрөх нас хүртэл эмнэлэгт хэвтэж үзээгүй, эм тарих хэл гэж үзээгүй. Тэр үед нэг биомедицин ч гэдэг нэг гашуун шар юм лээ. Яагаад вэ гэхээр ээж аав нар маш их хариуцлагатай байсан. Хоол унд яг жинхэнэ чанартай, тижээлтэй тэнцвэржүүлсэн байсан. Агаар сайхан байсан. Тэгэхээр маш их хөдөлгөөнтэй байсан хүүхдүүдтэй дандаа л явдаг. Ийм учраас одоо яг тэр үед төрж өссөн хүмүүс бол харьцангуй эрүүл биетэй байдаг. Одоо болохоор бол бид нар нөгөө
олон юм өөрчлөгдчихлээ шүү дээ. Гэхдээ би энд дахиад энэ асуудал эргээд буцаад айлаас ирэхээр автраа худал гэдэг буцаагаад авчирч байгаа болов уу гэж боддгоо л доо. Тэгэхээр ээж аавын хариуцлага. Хүүхдийн эмчээр ингээ 10 жил ажиллаж байхад гэр орондоо амар амгалан байсан хүүхдүүд хизээч өвддөггүй. Ээж аавтайгаа их ойрхон байсан хүүхдүүд. Тэгээ онш тавих гэхээр өртөө онцлогдохгүй мөртлөө нэг л завиртай хүүхдүүдийн ээж аавын ингээд судлахаар гэр орондоо ууртаа, ааштай. Тэр үеийнхэд манай эмчнэрийн дунд ярьдаг байхгүй нөгөө совлогч нар ярьдаг л да. Одоо зөөлөн гартаа эмчтэй жижигт гарыг гэж. Гэтэл зарим эмчнэр ингээд жижигт гарахаар найдваргүй яг нас орох байсан ч нас ордог бараагүй тийм тохиолдол гардаг. Гэтэл хүүхэд гайгүй байхад зарим эмч гарахангуудал халуураад л татаал дээ. Тэгэхээр энд бол ганц ээж аав гэхгүй бүр тэр хүүхдийг үзэж байгаа эмч ар гэрхний уялдаа холбоо. Тэгэхээр хүн хідээ чинээ болондоо бүтэндээ хүүхд маань эдгэрнэ гэж бодсон цагт маш амархан эдгэрч байгаа. Гэтэл та нар эмчлэхгүй байна, ингээд байна, ийм ч юм болохгүй байна гэхээр хүүхд нь удаж байгаа юм тохиолдлыг хүүхдийн эмчээр ажиллаж исэн эмч нар, сахилагч нар бол маш олон жишээгээр хэлнэ дээ. Бас сони юм шүү тий. Анагаах ухааны талаас ч бас эмчилгээ хэрэгтэй байхan сэтгэл зүйн талаас ч бас одоо хүүхдээс эмчээс ч гэсэн бас шалтгааллах хэрэгтэй болох нь л дээ. Тэр нэг оюун санааны их өндөр хүч давтамж ихтэй байх тутам эрүүл байх ёстой дархлаа гэдэг маань тэр юм биш үү тийм ээ. Оюун санаагаа их зөв байлгаж, оюун санааны их өндөр одоо төвшөнд орох тийм ээ, гутрах, гомдох, уйлах эдгээр чинь хүнийг уулаас л сонирн болгодог шүү дээ тийм ээ. Тэгэхээр багшийн яг энэ ярьж байгаатай холбогдуулаад ер нь эмдэг эмч гэдэг одоо энэ мэрэгжил бол оюун санаа, ухамсарын төлөвшөл за тэгээ тэр хүнийхээ одоо зорилгыг хайхтар авч явах юм бэ гэж би бодоод байгаа. Тэрнтэй холбогдуулаад өнөөдөр ч гэсэн би Наранчмаг багшгаа энэ Монгол хүний үнцэн гэдэг нэвтрүүлэг маань явж өнөөдөр дэлхийн нийтэд ийм том өвчин гарсан үед Монгол хүмүүс маань харьцангуй одоо дэлхийд гайхагдмар ч юм шиг санагдаад байгаа байхгүй. Та энэтэй ямар одоо санал тавьяа вэ энэ өвчний асуудал ингээд өнөөдөр Монгол хүнд маш бага тусаад байгаагийн тийм тэгэхээр энэ маш олон нөхцөл байна л да. Цаг агарын байдлаас бид нэг тусалж байна тийм. Яагаад гэвэл манай одоо докторант Өвөр Монголоос ирсэн оюутнууд бол бас тэнд их чиглэг ур амьсгалтай юм байдаг учраас тархац их байна гэсэн. Тэгээд их нөгөө саяны энэ өдрүүд чинь бүр цас их орлоо шүү дээ. Хүүтэн байгаад байна. Аль хэдийнэ дулаарчаад байхад гэхээр бас биднийг өгöd эзэс маань хардаг юм болоо гэдгийг бас энгийн хүний бол гэдэг шиг хэлэх гээд байна. Хоёрдугаарт хоол унд өнөөдөр ийм нүүдлийн одоо соёлтой гэдэг юм уу мал аж ахуйн юм бэлчээрээр явдаг улс орн байхгүй. Би анх бодохдоо Өвөр Монгол байдаг гэж бодтол Өвөр Монгол хүртэл өөрчлөгдөд ирсэн юм байна. Бүр ингээд тэр махны ам чанар бол биш болчихсон. Тэгэхээр бидний энэ идэж байгаа энэ мах энэ хүнсний Монгол оронд ургаж байгаа ногоо хүртэл өөр юм. Тэгээ би Гиппократийн бас нэг үгийг энд хэлмээр байна л да. Ам руу орж байгаа юм чинь им байгаасаа энэ им чинь хоол хүнс байгаасаа. Тэгээд хүн гэдэг өөрийн гараар бушаадаг. Тэгэхээр хүн эрүүл байхад 75% хоолноос болдог гэдэг нь өнөөдөр залуу хүүхдүүдэд хавдар болоод байгаа нь дахиад яг энэ хоол хүнстэй холбоотой. Хичнээн хүндрээд ирчихсэн энэ тохиолдолд эмч нар ямар ч юм тариа байгаад аварч чадахгүй тохиолдол байна. Зөвхөн Оросд сурч байхад манай нэг багш та нарт ингээ хавдар өвчин хүүхдийн хавдрын эмчээр цаашдаа мэрэгжих хүн байна уу гэж асууж ирсэн. Тэгээ Монголыг бас судлаад цусны хавдар өвчтэй л хүүхдүүд байдаг юм байна. Монголд хүүхдүүд харьцангуй хавдартай хүүхд байхгүй гэж хэлсэн баггүй. Гэтэл өнөөдөр маш олон төрлийн хавдрууд хүүхдийн дунд байгаа нь магадгүй энэ хоол хүнсний аюулгүй байдал алдагдсан. Ер нь тэгээд бас энэ цаг үед их хөгжил рүү замбраагүй их хөгжил рүү явна гэдэг чинь хүн өөрөө өөртөө өөрснийг бас л устгах тийшээ хандна гэсэн үг юм биш үү. Тэгэхээр ер нь зохистой хөгжил гэдэг нэг юм л гаргаж ирмээр байгаа байх шиг. Би энийг нөгөө хөгжил гэхээсээ илүү бидний нэг алдсан алдаа нь ийм өмнөх үеийн сайн түүхийг, сайн туршлагыг авч чадаагүй гэж боддог.
Өнөөдөр одоо жишээлбэл тэр хоол ундны асуудал нь ямар одоо харин сэргэж штэ тий. Одоо уламжилт хоол хүнс ямар байсан уламжилт ангаах ухаанаар өнөөдөр эмчилж эхэлж байна тий. 30 жил алдсан алдаанд бүх өмнөх түүхээ олж хараагүй. Ердөөл шинээр гаднаас юм авъя. Гадны туршлага. Гаднаас бид нар арга зүг авах болохоос ш өнөөдөр Тайланд гэдэг халуун оронд очиод маха идвэл болохгүй ш. Тэгэхээр бид нар чинь маш өөр нутаг дэвсгэр дээр өөр цаг ууртаа цогцсон ийм хүмүүс учраас ердөө гадны аргаас нь санаа аваад уламжилт юм дээр үндэслээд өөрийн гэсэн юмаа бүтээх хэрэгтэй. Тэр нөгөө түрүү заавчлаарж байгаа шиг түрүү нөгөө ёс зүйн хороо гэдэг ингээ ярьлаа тийм ээ. Өнөөдөр юм шиг гээд ярихаар бол олон нийтийн хувьд бол өнөөдрийн юм шиг үнэхээр ёс зүйг болсон тийм ээ. За одоо нөгөө гар хардагч гэдэг юм ингээ аюулгүй олон шалтгаан шалтгаануудыг бол тооцсон тийм ээ. Тэгэхээр одоо яг ийм ёс зүйн хороонд ажиллаад энэ асуудлыг ингээ шийдвэрлэх гэж явж байгаа хүний хувьд ер нь яг эмчнэр яг юун дээр алдаад байдгийг эсвэл эмчнэрийг бэлтгэн гаргахдаа сургуулиуд багш нар нь одоо нөгөө сэтгэл зүйн гин одоо сайтар бэлтгэж чадаагүйтай холбоотой байд юм уу? За одоо бас нөгөө цалин мөнгөтэй амьдралын хүрэлцээ хангамжтай ч бас холбоотой байдаг л байна. Ер нь хүн гэдэг их тийм бүх юм ялангуяа эмч хүн бол тэ ар гэртээ санаа зовхгүй одоо үр хүүхдэн сургууль соёл орон гэртээ ийм үед хүний төлөө сэтгэл гарган ажилладаг юм байна. Үүнийг ч дэлхийн олон улс орн зохицуулж чадсан учраас хамгийн өндөр цалинтай хүмүүс бол өнөөдөр эмч нар гэж яригддаг үүнтэй холбоотой. Тэгэхээр хүн ингээд сэтгэл одоо тайван ажиллаа хийх гэтэл үр хүүхэд нь хоол ундгүй, орон гэр байхгүй, байрны төлбөр гэд ингэж байгаа эмч нарт бол их дарамт болж ингэж боддог. Ялангуяа шинэ залуу эмч нар өнөөдөр резидент гэдгээрээ суралцсангаа ажиллах ёстой адил эднэрийн цалин хүсний асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Би энэ дээр яг энэ тохиолдолд нэг хэлэхэд Монгол ээж аав нарыг би ямар уужим сайхан сэтгэлтэй ингэж хэлгээд өнөөдөр резидент оюутнуудтай ингээд сургалт хийгээд ярилцж байхад тэгээ та нар цалингүй яаж ажиллаж амьдарч байна гэхэд ээж аав маань энэ боломжийг хангах чинь хуруу хумсаа хуглаа давхар ажил хийж байна. Тэгээд нэгэн сайхан үе цалинтай олно гэж бидрийг дэмжиж чинь гэдэг Монгол ээж аав нар их өрөмцөө гадаад орнд бол тийм байхгүй штэ. Одоо миний хувьд бол улсын 1-р төвийн эмнэлэг дээр ёс зүйн хороонд жилийн гэрээтэй гишүүнээр нь ажиллаж байна. Тэгэд энэ ёс зүйн хорооны гишүүд нь орж ирж байгаа гомдол савлыг ярилцдаг. Шийтгэх талаас гэхээс илүү шалтгааны нь болохыг боддог. Жишээлбэл одоо ард иргэд ингээд гомдолтой гардаг. Тэгэнгүүт тэр хүнд одоо нөгөө эвлэрүүлэн зурчлах гэдэг туршлагатай эмч нар ийм ажлыг хийхэд иргэд маань ойлгоод энийг эхлээд бид нар тайлбарчихгүй яасан. Ердөө ингээд эхлэхгүй учраас бид нар гомдолтой байна гэдэг ийм тохиолдол зөндөө байдаг. Эмч эмчтэйгээ хоорондын эмч савлагчтайгаа хоорондын алдаа бас гардаг. Тэгээ сая эмчийн эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн дүрм гэж 406 тоо тушаал саяхан бас батлагдсан л да. Энэ дүрмээр нөгөө одоо найз нөхчийг харилцаж болохгүй байхгүй эмч савлагч хүндэтгэлтэй харилцахыг нэлээд сайн оруулж өгөөд түүнээс гадна бас иргэдийн асуудлыг оруулсан. Иргэний асуудлыг эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн дүрмд яагаад оруулах юм? Энэ оруулах ёстой юу гэдэг асуудал хүмүүс бас тавигдчихсэн. Хичнээн сайхан ааштай, хичнээн мундаг эмч ингээд яг ажиллаа хийх гэтэл ууртаа уцаартай хүн ороод ирэхээр тэр залуу эмч нар ялангуяа бухимддаг юм байна л да. Энэ хүн надад яагаад ингэ хэдийгээр бид хичээлээр өвдсөн хүмүүс бол сэтгэл зүйн хувьд хэцүү байдаг. Ааштай олцсон учраас та нар хүлцэнгүй байх ёстой. Та нар одоо тэр хүнийг ойлгох ёстой гэж заадаг ч гэсэндээ хүн юм болохоор уур нь хүрээд эсвэл ингээд ачаалтаа дийлдээд олигтой харилцахгүй учраас иргэд тэндээс гомдол гардаг юм байна гэж харсан. Тэгээ өнөөдөр энэ ёс зүйн хороонд илүү соён гэрүүлэх ажлыг хийж байгаа. Гэтэ энэ ажлыг чанартай сайн хийхин тулд би бас иргэд илүү хяналт авах хэрэгтэй гэж хэлгээд. Нэг үхрийн ивэрт орхиод 1000 үхрийн ивэрт оригдаг гэхчлэн нэг хүн алдаа гаргангууд тэр хүн энэ эмнэлгийн энэ эмч гэж ярьдаггүй юм байна. Энэ эмнэлгийнхэн энэ байгууллага энэ салбарын юм гингууд иргэдийн дунд нөгөө нэр хүнд унаад эхлэнгууд итгэл байхгүй болсон. Энэ одоогийн эмч нар айгүй ааштай эмч гэдгээр харилцангуй хоёр талын хүний харилцаа энд гараад ирж байгаа. Яг таны над ярьж байгаа зүйлтэй чинь санал нэг байна. Яхаар гоод нөлөөллийн арга хэмжээг
одоо мэрэгжилтэн эргэн хоёрын аль алинд нь бид нар хийх хэрэгтэй юм байна тийм ээ. Эрэгт ч гэсэн өөрийнхөө мэдээжээр өвцөн хүн ямар сайхан аашд орж ирэхгүй нь ойлгомжтой тийм ээ. Тэрийг бас нэг эргээр хүлээж аваад мэдээжээр тодорхой хэмжээнд одоо тайвшруулад ч гэдэг юм уу ингээд үзлэг имчилгээг хийдэг байх одоо нөгөө цагийг гаргаж өгөн ч гэдэг юм те ачааллыг бууруулах асуудал бас энэ ингээд давхар ороод ирж байгаа. Тэгэхээр нөгөө айгу өргөн хүрээтэй асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болж байгаа шүү тийм ээ. Анагаахын багш нар эрдэмтдийн нэг хийдэг юм нь өнөөдрийн энэ нийгэмд ямар асуудал байна гэдгээр магистр докторийн ажлыг өдөртдөг л да. Тэгээд нэг докторийн маань ажил бол ердөө эрүүл мэндийн цагаан толгой гэдгийг одоо нэвтрүүлэх гэдэг. Health literacy гэдэг бүр нөгөө эдийн засгийн цагаан толгой, хуулийн цагаан толгой гэж ярьдаг шиг эрүүл мэндийн цагаан толгой. Яг л ард иргэд нь энгийн юм идэхгүйгээс алдаа гарна. Энгийн юм гэдэг нь өглөө яагаад эрт босох юм? Энэ эрт босч байгаа нь бүдүүн гидсэнд яагаад нөлөөлдөг юм? Орой яагаад эрт унтах ёстой? Энэ нэлэгтэй яаж холбоотой гэдэг мэдлэггүйгээс сонсоод өнөөдөр залуучуудын дунд өвчлөл ихсээд дагаад өглөө босохгүй орой унтахгүй болчихсон. Энтэй холбоотой тий. Хоёр болохоор эрүүл мэндийн тусламж авах мэдлэг дутцсан. Өөрөөр хэлбэл цаг товлох. Өнөөдөр ингээд өвдсөн хойноо эмнэлэгт хандхаас илүү эрүүл байхдаа урьдчилан сэргийлэх үзлэгт орох хэрэгтэй. Гэтэ энд би бүх юмыг иргэдийн алдаа гэж хэлэхээсээ илүү манай менежмент гараад ирж байна. Эрүүл хүмүүс хаашаа очих юм. Гэтэл харьцангуй эрүүл хүмүүс ялангуяа тэр дундаа эрэгтэй хүний дундаж наслалт 10-аар багаага. Эрэгтэй хүн өөрөө их тутагшаа хүн 2 дахь эмнэлгээр явах дурггүй. Тэгээ энийг эмнэлэгт очиход бөө очир бөө өвчтөй хүмүүсээ заа гэж залхчихдаг. Тэгэхээр өнөөдөр насанд хүрэхсдэд зориулсан эрүүл хүнийнд туслан зөвлөгөө өгдөг ийм дээр үед бол энийг поликлиника гэж нэрлэдэг байсан. Өвчтөө эрүүл хүнийг холих ёсгүй. Одоо яагаад төр засаг эрүүл мэндийн яамнаас битгий эмнэлгээр хамаагүй яваараа гэв. Эмнэлгээр харцангуй хүн явах болчтой шүү дээ. Урд нь бид нар чи юу ч мэддэггүй байсан юм байна те. Хаал хүртэл ингээл бэйли гараач ингээд явж исэн бол одоо эмнэлэгт хамаагүй орхон бол би тэндээс халдвар авах юм байна. Гэт эмнэлгээр ч орхоо хэлсэн нь нэг талаасаа энэ салбарын нэр хүндийг гаргах, энэ салбарыг ойлгох ийм боломж цаг нь иржэл гэж би хэрэгээр хараад байна. Тийм би бас энэ дэр наран чамгчийнхаа юм дээр нэмж хэлэхэд нэр заавал банк эмнэлэг бариад эмч нарыг банк бэлдээл хэдэн гаругаар нь гаргаад байхдаа ч гол биш. Ерөөсөө Монгол хүний оюун ухаанд нь эрүүл байх, таны эрүүл мэнд өөрлөгийг чинь гарт байх. Тэгээд эмнэлгээс бол маш хүчтэй туслалцаа зөвлөгөө өгдөг байх. 100 тонны томхон чадварлаг одоо бүр дэлхийн стандарт бүхий эмнэлгүүд байх нь чухал юм уу гэж бодоод байгаа шүү. Тэгэхгүй одоо ингээл нэг хувийн эмнэлэгт очиод хувийн эмнэлэгт яагаад хувийн эмнэлэг гэдээ болшроо. Нөгөө сайхан арга туршлагатай эмч нарыг чинь ерөөс ажилгүй болгочихж штэ 60 хүргээл өө та одоо насанд хүрсэн. Гэвч нөгөө хүн чинь ажилламаар байна штэ. Дэлхийн одоо энэ өндөр хөгжилтэй орнууд яагаад урт насалт юм бэ гэхлээр яг 60 хүрээ тэтгэвртэй гарахлаар яг өөрийнх нь сонирхолтой ажил бүхий эхэлдэг юм байна л да. Тэр чинь маш уртууд одоо энэ дундаж нас эхэлж байгаа гэдэг чинь одоо цаашаа ажиллах айгүй хнөөц бололцоо туршлага байгаа. Энийг ашиглах гongээс холбоотой янз бүрийн эмнэлэг байгуулчихж байна. Тэгээд эмнэлэг дээр нөгөө янз бүрийн хүмүүсийг аваад ажиллахаар тэр доторт нь эмчин биш. Одоо сувлагчинж байдаг юм энэ хүмүүсийн зам харьцааг тааруу байна гэж бодоод байгаа. Нөгөө талаас би энэ анхах ухааны их сургууль бол бас би боддгийн шүү дээ. Хөлч хүнийхээ хувьд бол хэр зэрэг эмч болох хүнээ сонгож авдаг юм болоо. Зүгээр одоо сонирхолтой мэрэгжилтэл хүн амжилт бүтээлийг илүү сонирхсан юмдаар хүн илүү их хүчтэй амжилт гаргадаг тийм. Тэгэхээр зүгээр хамаагүй хүмүүс за би л эмч болчихъя гэж зарим нь би эмч чи эмч бол би миний мэрэгжлийг даг гэж одоо тэр 21-р зууны хүүхдүүд биш болчиход байна шүү дээ. Одоо эмнэлгийн зарим ажлыг нөгөө дижитал нөгөө өсрөнгөө хөгжилтэй технологи хийх болчиход байгаа. Тэгэж бид нар одоо их эмнэлгийг эмч нарыг одоо бэлдэх шаардлага байна уугүй юу гэдэг дээр та ямар сонирхолтой байдаг вэ гэдэг. Тийм сүүлээс нь хэдэн зүйл дээр хариулахад ийм одоо цалин баг тийм боломж хамгаалал мөн мөртлөө Монгол хүүхдийн нэг зам төрөхөд нэг хүн туслын эмчил болчихъя гэсэн ийм сонирхолтой байдаг. Тийм буянтай ажил ээж аамч хүчтэйгээс сургацсан. Тийм учраас өнөөдөр эмчийн тоо бол хангалттай болсон.
Монгол улсын хувьд. Харин нөгөө эрүүл хүнтэй ажиллах түрүүн та хэлсэн шүү дээ нөгөө нэг насжилт явагдаж байгаа гэдэг. Тэгэхээр өнөөдөр зарим улс орнд бол энэ асуудлыг их гоё шийдэж байна л да. Өндөр настай хүмүүс эмнэлэг твтэх дурггүй гэдэг юм. Эмнэлэг твтэнгууд нөгөө асран хамгаалагч гэж нэг хүн хэвтэх болчих шүү дээ хаана. Гэтэл тийм боломж байхгүй үед жишээлбэл Япон оронд одоо ямар арга хэмжээ авч байгаа гэхээр тухайн насанд өндөр настай хүнтэй ойролцоо тэтгэврт гарсан эмч сувилагч тэрэнд цагаар үйлчилдэг. Өөрөөр хэлбэл өнөөдөр ингээд залуу хүүхдүүд бол бас тэдний буруу гэж би хэлэхгүй байна. Өндөр настай хүнийг асарч сувилах, хөтгөн шингэнтэй зуурладаг, өөрөө амьдрал үзээгүй мөртлөө ингэж чаддаг юм байна л да. Тийм учраас эмч сувилагчийн мэрэгчлийг бас энэ настай нь холбож үздэг. Тэгэхээр нөгөө үеийнгийн хүмүүс нэг нь одоо жишээлбэл нэг 70 гарсан хоёр хүн байлаа гэхэд 70 гарсан эмч тэр өвчтөн хоёрын хоорондын яриа тохирдог юм байна. Хамтдаа хоолоо хийгээд юм уу те тэр хүн юу бодож яаж ингэ. Тэгэхээр нөгөө хамгийн хэцүү зовлон бол ганцаардлын зовлон гэдэг нь энэ оюун ухаан сэтгэлийн бас эмчлэх гэдэг юм л да. Эмчийн энтэй холбогдуулаад бас нэг хөгжих ёстой салбар бол сувилгын шинжилгээ юм байна. Тэгэхээр би энийг илүү 5 дугаар сарын 12-нд сувилагчийн эрхийг хамгаалах өдөр илүү ярих гэж бодож байна. Гэтэ энд товчхон хэлэхэд эмчийн ажлыг сувилагчгүйгээр хийх боломжгүй. Өнөөдөр эмч хүн бол оюуны дүгнэлт хийдэг, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар онцлог эмчилгээ биччихлээ. Тэгвэл яг тэрийг өвчтөнд хүргэдэг хүн бол асрагч сувилагч нь. Өнөөдөр дэлхийд дахинд эрүүл хүнтэйгээ ажиллахын тулд энэ сувилагчийг бол маш өндөр түвшинд бэлддэг. Магистр, докторийн түвшинд. За жишээлбэл магистр гэж зүгээр нэг цол аваад ингэж байгаа юм биш. Мэргэжсэн энэ магистрийн сувилагч нар хөдөө орон нутгийн сум баг дээр ажиллах хэрэгтэй юм. Сум баг дээр чи эрүүл хүн биш үү тийм. Тэгээ бид нар нэг гой холтой аймагт багшаарын уулзалтыг явж хахад нэг засаг дарга тэдний багийнхантай уулзсан чинь ийм асуулт тавьчихсан баг. Одоо ингээд танаас сургуул нэг ингээд хүүхдтэй санаа зовоод эсвэл мал хундаа санаа зовоод даралтан гэсэн энэ хүнийг асран сувилах сэтгэлээр эмчилдэг хүн бэлтгэдэг юм уу? Багийн баг эмчилж гэдэг эмч ирэхээр эм тарай бичээл яваад өгчих юм. Гэдг нь нөгөө сувилгын шинжилгээний тэтэр хүсэж байгаа байхгүй юу? Наад зах нь гасаргаа сувилгаа хийдэг, наад зах нь сэтгэл зүгээр, наад зах нь тэр хүнтэй ярилцдаг. Тэгэхээр өнөөдөр энэ бол дутагдж байна. Тэгээд Монголд бол доктор, магистрийн энэ шатлал бий болсон ч гэсэндээ эрх зүйн орчин бүрдэг олон юмыг дараагийн дугаарт гэдэг юм уу тэр өдөр илүү хэлсэн ойлгомжтой хаа. Би яг сая энэ сэдвийг сонирхож асууя гэж бодож байлаа. Яагаад тэгэхээр хүн ерөөсөө яг ингээд өвдөд өөрт асуудал тулгараад ирэхээр л яг нөгөө нэг өөртөө хэрэгтэй тусламж үйлчилгээг авах гэж ирэл хийлээд идэм юм л да. Юу гэхээр яг саяны таны хэлсэн нэг соёлхон сэтгэл зүйн эмчилгээ манай эмнэлгүүдэд шаардлагатай болоо гэж ингэж харж байсан. Магадгүй ингээд өвдсөн хэнийг нэгээ сахиа сууж байгаа хүмүүст за өвдсөнд нь ч асарж байгаа хэнийг сэтгэл зүйн дэмжлэг маш хэрэгтэй байдгийг би бас өөрийнхөө биеийн дээр ойлгосон гэх юм уу да. Тэгээ одоо эмнэлгүүдэд ийм зүйл юу байдсан болов гэд асууад үзсэн бас ганц хоёр мэрэгчлэнүүд байдгийн мэлээ. Гэхдээ яг ингээд очиод уулзахаар нөгөө яг надад тулгараад байгаа тэр асуудлаа шийдэх гээд байгаа тэр хүссэн зүйлийн манд одоо нөгөө тодорхой хэмжээнд зөвлөж зааж өгч чаддгүй болов гэж ингэж бодож ирсэн л та. Энэ талаар тогтолцоо айгүй бас яг бүгэлэгдэж байгаа байхгүй. Жишээлх юм бол одоо ингээд үр хүүхдүүд нь том болоод бүгдээрээ амьдрал өгөө явчихлаа хоёр хөвгшин гэртээ үлдэж байна тийм ээ. За тэгээ хоёулаа яг бас ханиндаа байгаад байсан нэг нь ингээд өнгөрөөд явчихлаа. Нэг хүн ганцаараа гэртээ тэгэл ерөөсөө тэр мэдэгдэхгүй байж байгаад одоогийн тохиолдол зөндөө байна шүү дээ. Гэр орондоо нас ураа дуудсан ганцаараа хүмүүс чинь тийм биш. Тэгэхээр зэрэг байна ерөөсөө одоо энэ төрийн тодорхой захиргааны байгууллагууд тэр харийн оршин сууж байгаа иргэдтэй бол хин нь одоо ганц бие, хин нь хүүхэдгүй байна, хин нь байна гэдгийг одоо өрхийн эмч зохицуулна л гэж байгаа. Өрхийн эмч гэтэл тэр зохицуулах тийм одоо бүтээмж юу хүрэлцэн ямар байгаа. Өдөр тутам нөгөө өрхийнхээ иргэдийг үлдээ тэнд байгаа ганц бие хүн гэртээ одоо өвдөж гэнэ үү яаж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тийм өнөөдөр өрхийн систем Монголд орж ирээд хэн болгон өрхийн эмч гэж яригддаг нь их сайхан байна л да. Тэгээд өнгөрсөн бас жил өрхийн эмнэлэг байгуулагдсны 20 жилийн
төрийн ордонд болж байхад бас очоод энэ өрхийн тогтолцоог эрүүл мэндийн яам тэр төсөл хөтөлбөр дээр ажиллаж исэн хүмүүс ямар их цэгцтэй хийх гэж исэн бэ гэдгийг бас харж исэн. Гэтэ замд нь алдаа гараад явчихсан. Сая таны хэлдгээр нөгөө тэр гэр орны байдал эмнэлгээс гарсны дараа асаргаас сувилгаал хийх мэргэжилтэн бол нийгмийн ажилт юм. Гадаадын улс орнд бол ингээд эмч совилогч эмнэлэг дээр эмнэлгээс ив эрүүл болж гарна гэж байхгүй шүү дээ. Ер нь дутуу гараад үргэлжлүүлэл эмчилгээгээ аваад л ингэх хэвээр яг тэр хооронд нь эмнэлгээс гаргахдаа нийгмийн ажилтнууд нь энэ хүн гараад орох орон байна уу, хоолунд эмээ үргэлжлүүлэх боломж байна уу гэдгийг судалдаг хүн нийгмийн ажилт юм байна. Харин дараа нь магадгүй хаалгаа боолтоо үргэлжлүүлнэ гэдэг нь совилогч нар цагаар очиж үйлчлэгээ хийдэг. Бүр тийм том агентлаг төвд эмнэлгийн хажууд байдаг. Жишээлбэл олгон хаалгаа ичээд өдөр болгон эмнэлэг дээр ирж болт хийлгэхийн орно. Дуудлага өглөө очлоо бүхэн хийчихсэн. Тэгэхээр том менежмент манай салбарт хэрэгтэй байгаа. Мөнгө орохгүй шийдвэрлэх хэвээр маш олон асуудал байна. Тий. Одоо бид нар гихт би бол Баянгол дүүргийн 5 дугаар хороо. Тэнд одоо оршин суудаг байна л да. Одоо өгшөнтэй гоёлол байна. Гэхдээ нэг ч удаа манай өрхийн эмнэлэг бол гэрээр орж ирэхгүй. Бид нар л өвдвөл очно. Тэгэхээр уулна гэрээр авчирэл нэг заримдаа ч бид нар нэг ядраад за нэг тусал хийлгэчихсэн гэл ингээд бол сувлагч болтохгүй. За өрхтөр очие гэхэлэр одоо энэ үед бол бүрч очихгүй шүү дээ. Эмнэлэг рүү urж өвчин тусч ингээд ийм үйлчилгээнүүд асар их хэрэгтэй байна өнөөдөр. Бид нар энэ асуудлыг бас ингээд багаагаар л одоо жилийн жил одоо ийм нөхцөлдөж байт юм. Өнөөдөр жишээ нь эмчнэрийн эрхийг хамгаалах өдөр гэж ийм одоо тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд бид энэ сэдвүүдийг дэлгүү ярих хэрэгтэй байна. Тэгэхээр энэ асар том сэдв учраас өнөөдрөөс нэвтрүүлгийн цаг маань энэ төрөйд өндөрлсөн байна. Тэгэхээр та хоёрын маань хувьд бас нэвтрүүлгийн төгсөлд дүгнэлт заас хилээгүй орхисон өөрийнхөө үзэл бодлыг бас ярих зөөх хормыг та хоёртай хэлье. Тийм өнөөдрийн энэ нөхцөл бас дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн яамнаас тийм одоо худлаа мэдээлэл битий цуурах гэдэг байгаа. Нэг талаас хүн сөрөг мэдээлэл авах тусам бие нь өвддөг. Тэгэхээр энэ бол нөгөө сэтгэл амруул бие амар гэдэг үг. Бид нарт сургацсан байгаа. Тэгээ тайван байх ёстой. Өвчний тухай эмч совилогчл бодог яриг тухайн хувь хүн бол өөрийнхөө л эрүүл мэндэд дараагийн нэг юм намны бэлгээс хаштын бэлэг. Нөгөө бодлороо болондоо манай орон дахиж өвчл гарахгүй дээ гэх тусам энэ өвчл гарахгүй. Хизээ гарах чинь яг чинь гэвэл тэгээд биш ахын тийм учраас бол ер нь бол эрүүл байна гэдэг хувь хүний хариуцлага эрүүл мэндийн яам эмнэлгийн байгууллага бол тодорхой хуваар өгсөн амьд тусалдаг. Гэхдээ ганц одоо иргэнд нь бас хариуцлагыг өрүүлж болохгүй энэ хүнд жинхэнэ утгаар өөрийгөө эрүүл авч явахын тулд саяны хэлсэн олон менежментүүд хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Тэгээд ард иргэд эрүүл саруул байж ижил улс орон хөгжин шүү дээ. За миний хувьд болохоор зэрэг Монголын одоо энэ эмч нар дэлхийд гарах ийм өндөр чадвар сэтгэлгээтэй маш мундаг эмч нартай гэж би өөрөө хувьдаа бодож явдаг. Ганцхан менежмент, зохион байгуулалт, тогтолцооны хувьд бол олон асуудлууд ярмаар санагддаг. Энэ дээр манай төр засгүйч гэсэн их хүч тавьж бодож нэгдэх хэрэгтэй. Би Ангах ухааныхаа их сургуулийг боловсрол шинжилгээ ухааны яамны чиглэл рүү оруулсан гэсэн. Энэ хоёр яам хоорондоо заавал ажиллах ёстой, нэг рүү хичгчиж болохгүй тийм ээ. Тэгэхээр нөгөө арга зүйн хувьд бол эрүүл мэндийн эмнэлэг эрүүл мэндийн яам нь маш их хүчтэй дэмжлэг үзүүлдэг. Шинжилгээ ухаан боловсрол судалгаа эмчийг цааш нь хэр зэрэг одоо олон болохгүй багасахгүй гэдгийг боловсрол ийм одоо яамнууд нь чиглэгдэж ингэж одоо сайхан ажилласаа гэж бодож байна. Тэгээд дэлхийн эрүүл мэндийн эмч нарын энэ хамгаалалт өдөр Монголын эмч нарынхаа эрх ашгийг бас дэлхийд гаргахад ард түмэн иргэд бид маш их одоо тусалцаа үзүүлэх хэрэгтэй. Энэ дээр ч бид нар их өндөр сэтгэлдтэй байх баха. Одоо саяын энэ коронавирусын үеэр манай Монгол улс манай энэ халдвар судлалын эмч нар маань өдөр шөнөгүй ажиллаад нэг ч хүнээ эмдэгдэлгүй авч явж байгаад нь би их баяртай байгаа. Улам цаашаа амжилтаа баттгаасай гэж би хүсэж байна. За маш их баярлалаа та хоёрынхаа ажилд амжилт хүсье. Монгол хүний үндсэн нэвтрүүлгийн ээлжид нэгэн дугаар үзэгч та бүхэнд хүрээд өнөөдөр ингээ өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хаа төгсгөлд нэвтрүүлгийн зочин Наранчин Өгшийнхаа за эмч хүн бол Монгол улсын үнд капитал юм а гэсэн сайхан үгээр нэвтрүүлгийг өндөрлөё.